Баярлалаа та бүхэнд өнөөдөр амглан гэлтгий. Янч маань тэгээд энэ удаа та бүхэндээ атаархлын талаар болон харьцуултын талаар хэлж өгье гэж бодсон юм. Тэгэхээр атаархал муу гэдэг бүндэж бүгдээрээ мэддэг боловч бас заримдаа өөрсдөө мэдэхгүй атаархдаг байгаа. Тэгэхээр атаархлын сүнсийг бас зайл гэж хөөх ёстой. Гэхдээ яагаад атаархаж байгаа юм бэ гэдгийг бас харах хэрэгтэй. Тэгээд энэ болгоноос хугацаа байдаг гэдгийг бас бодох хэрэгтэй байгаа. Тэгэхээр 1-р Коринтын 13-4-өөс уншчихъя. Хайр төвчээртэй энэрнгүү билээ. Хайр атаархдаггүй, хайр ахсгандгүй ихэхдэггүй. Тэгэхээр хайр үнэхээр атаархдаггүй байгаа. Тэгэхээр бид нар заримдаа бас өөртөө мэдгүй атаархах ч юм уу эсвэл өөрийгөө доош нэг ч юм тийм тохиол харьцуулт орж иж болзошгүй байгаа. Жишээлбэл дэлхийн хүмүүс ийм сайхан амьдарч ин ч юм энэ хүн үр хүүхдэн сайн явж ийн гэтэл намайг хар байж байгаагаар ми эдийн засаг ч юм уу ийм байж гэх юм уу гэж харьцуулж бодох үед үнэхээр чөтгөрөөс ажиллаа хийдэг байгаа. Тэгэхээр харьцуулалт ч юм уу чамайг доош нээсэн тэр бүх зүйл бол эзэж бухнаас ирдэггүй гэдгийг сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр сургаалт өгс 14-ийн 30-аар юу ч хэлдэг вэ гэхээр махотын амин ууж зүрх ясыг ялзруулагч нь хүсэл тачаал гэж байгаа. Яг энэ дэр хүсэл тачаал гэдэг үг нь англиар envy буюу атаархах хүсэл байгаа. Одоо жишээл шуналтыг хэлж байгаа. Яг шунал гэтээ атаархаж одоо хэлж байгаа байхгүй. Би одоо жишээл энэ ийм машинтай байгаа. Би ч гэсэн энэс илүү машинтай болчих юмсан ч гэдэм үү. Тэр бодлоодыг хэлж байгаа. Энэ үед болохоор ясыг ялзруулдаг гэж хэлсэн байна л да. Тэгэхээр ингээд бид нэр хүсэл эрмэлзэлтгүй ч юм уу тийм байг гэж хэлсэн үг шүү. Тэгэхээр бухнаас та нар хэрэгцээтэй бүхнээр хангадаг байгаа. Тэгэхээр тэр бүрийгөөсөө батж болохгүй. Яагвал Мата 7:11 дээр та нар ёрын муу атлаа хүүхдүүдтэй сайн биелэг өгөхөө биддэг бол тэр тусмаа тэнгэр дэх эцэг чинь өөрөө чинь гуйхсад сайныг өгөх нь лавтай босоо гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр бурхан биднэрт сайныг өгөх нь лавтай босоо. Гэхдээ энэнд бол заримдаа хугацаа ус ордог байгаа. Жишээлбэл одоо би том хүүхдээ машин авч өгч л дөө. Тэгт миний 8 настай хүүхд надад машин авч өгсөнгөө гэж уурлахай бол утгагүй болж өрнө. Гутал ч юм уу хувцас эсвэл одоо мэдээж компьютер энэ хэрэглээнүүд нь өөр байгаа том болгоцсмаа. Тэрнтэй адилхан ингээд баг байхад авж байгаа бэлгүүд том болохоор өөр болдог тий. Тэрнтэй адилхан одоо тэр хүмүүсийн бэлгийг хараад атаархаас илүү та ерөөсдөө эзэн минь баярлалаа энэ хүмүүсийн үр жимс өгсөнд баярлалаа бэлгээр шангасанд баярлалаа энэ хүмүүсийн бэлэг нь улам их өрөөгдөх болтгоо гэд улам сайн ерөөсдөө үр жимсний улам сайн гарах болтгой та энэ ерөөсөнд баярлалаа гэд тэгэхээр бид нар би ч гэсэн бас хэдэн автобус дамжаад явж исэн үе байдаг тий унаа машинтай биш мөртлөө үйлчлээд явж исэн үе байдаг гэтэл яг унаатай одоо хүмүүс ч юм уу 35 40 дэх нэгснийг хараад ямар гоё юм бэ bis ингээ машинаар явчихсан гэж боддог үе бас байсан байгаа. Тэгэхээр зүгээр энгийн сэтгэлээр ингээд хүсэж мөрөдөх бол зүгээр зүйл. Яг дотор нь яг муус ус ажиллаа шунаад ч юм уу харьцуулаад ч юм уу одоо чи энийг гүйцэхгүй чи амьдралаа хаар чи ийм л амьдарч итгэж гэдээсэн тийм бурхан чи хаана нэ гэдэг юм уу тэгж ярьж байгаа хүмүүс байх юм бол одоо үл итгэгч нар чамаа тэгж харьцуулж байгаа бол тэрийг муус усыг шууд хүлээж авахгүй хөөхсдөө юу ч батлах шаардлага байхгүй. Яагвал бидний зүйлийг эд материалаар бас хэмждэггүй байгаа. Амжилт гэдэг нь яг юу юм бас хэлж мэдэхгүй. Тэгэхээр үнэхээр бид нар мөхгүй мөнх өмтэй гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ хамгийн гол 1-р Иохан 3:1-ээс бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахад ямар их хайрыг эзэн бидэнд сойрхсныг хараач гэж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр бид бүр дээдэн дээд Бурхны хүүхдүүд болсон гэдгийг мэдэх явдал маш чухал. Тэгээ тэрэн дээр өөрөө ямар гайхамшигтай аавтай байлээ. Эцэг бидэнд сойрхсныг хараач гэж байгаа байхгүй. Эцэг бидэнд сойрхсон. Бурхан бидний өөр бүр хүүхдүүд болохыг сойрхсон гэсэн үг тийм. Тэгэхээр бид бол чүмэл ийм л юм. Бидний ертөнц таньдгүй түүнийг таниагүй учраас юм. Тэгэхээр заримдаа та нар ертөнц танихгүй бас байж болно гэсэн үг. Тэгээд танихгүйгээсээ болоод одоо харьцуулдаг ч юм уу чамайг доош нь хийдэг байх юм бол ерөөсөө тэрийг хүлээж авч болохгүй. Тэр хүнийг харин ч өрөөгөөл харин сайн мэдээ яриад тайван сайхан байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр заримдаа би бас нөгөө ялангуяа эмнэлэг төвтөрт байхад бол хүмүүс бас хурж ирж байсан. Тэгээд одоо үгийн энэ ингэж сүчнээ зүтгсэн мөртлөө өөрөө ингэ төвтөрт орсон байна. Гэтэл тэр хүн зүгээр яж байгаа байхгүй. Гэтэл яг үндэ би амар онголонгаар дүүрээд маш тайван сайхан байсан байгаа. Тэгээд харин зарим хүмүүс нь харин танд одоо миний байхгүй нэг юм байна. Би эрүүл зөв зүгээр алхаж явж байгаа мөртлөө ийм хэцүү байна гэдэг ч юм уу бодож яг тухайн үед би хэвтэрт байхдаа хөөхийн явдаг хүмүүс ямар гоё бэ ч юм уу ерөөсө тэгж бодож байгаагүй харин ч эсрэгээр нь талархаад эзэн дотор амар амгалан байгаад баярлаад тэгээ биендээ талархаа байжсэн. Тэгээд аяндаа би бүх юм сайн сайхан болно гэж ягаад ч итгэл байсан бас найдар байсан байгаа. Тэгэхээр зарим ийм үед бас зүгээр байгаа ч юм уу эрүүл байгаа хүмүүсийг хараад бити ятаар хараар өвчтөй байгаа бол
баярлалаа талархаад биендээ талархаараа бас эд материалын хувьд ч гэсэн хэрэг дутууд болмог байгаа бол бас тэр нь бити атаархаараа яг бол атаархал өөрөө их одоо муу сүнсэнд үд хаалгыг нээдэг байгаа. Тийм учраас атаархаж байгаа бол тэр атаарлыг хөөгөр харин тэр хүмүүсийн өрөөгөөрөө улам их өрөөрөө эрүүл мэнд нь улам сайн байх болтгоо гэдэг хүмүүсийн өрөөгөөрөө тэгээ цаг нь болохоор үнэндээ үнэхээр бурхан тэр тусмаа тий үнэхээр эцэг чинь өөрөө чинь гуйгцаа сайныг хөхн лавтаа тэгэхээр эзнээс бол гуйхад бол асуудал байхгүй. Тэгээд танд бүхэнд амжилт хүсье. Гол нь эзэн та бүхэнд тантаа хамтрах болтгоо бурхан үнэхээр хайртай шүү та бүхэнд.